За өдрийн мэнд хүнчлээ. За одооний сэдэв бол артерийн гипертензийн дэлгэрүүлэг. За та бүхэн мэдж байгаа артерийн гипертензийн тодорхойлолт бол 2018 онд шинжлэгдсэн тийм. 3 ба түүнээс олон удаа үзүүлэх тохиолдолд 2 удаагийн эмчтэр 130 нягтай тэнцүү буюу түүнээс их байхыг артерийн гипертенз гэнэ гэж шинжлэгдсэн байгаа. За тархалтын хувьд бол 2013 онд насан турш хүн амын 27.5 байсан. 2019 онд 22.5 болж буурсан байгаа. За 13 оны тайлангаар бол 10 хүний 7 даралт ихтэйгээ мэдхгүй 3 хүн тутмын 2 нь ийм удагш даралтаа хянаж чаддгүй 14 хүний нэг нь даралтаа зөв хяндаг гэсэн ийм баримт бол 13 оны степ судалгааны тайланд байгаа. За ер нь артерийн гипертенз маань өөрөө эрүүл мэндийн салбарын тулгымсан асуудлын нэг гэж үздэг. Яагаад гэвэл өвчлөлөөрөө бол эргүүлэх байр эзэлдэг. За насан турш амны 22.5. Гэхдээ энэ бол 140-ээс дээш шууд. Хэрвээ бид нэр 130-80 та тэнцүү буюу түүнээс дээш үзэх юм бол ерөнхийдөө тархалт бол 40 орчим хувь байхаар тийм таамаг байгаа. За зүрхний шигдээс харвалтын одоо нас оролтын 75% нь бол артерийн гипертенз бол гол үүрэг гүйцэтгэх юм байна. За түүнээс гадна бид нар цус харвалтын шалтгаанд нас оролтын түвшингээрээ бол дэлхийн түвшнээс 4 дахин их байдаг гэсэн юм харамсалтай мэдээ байдаг. За гол шалтгаан нь бол хяналтгүй артерийн гипертенз өндөр байгаатай холбоотой. За түүнээс гадна та бүхэн чимээгүй тахал гэж бас нэрлэдэг. Яагаад гэвэл шинж тэмдэг өрөмж бус учраас шин тэмдэггүй эсвэл одоо анзаарахгүй явж байгаа цус харвалж нас орох тохиолдол байдаг учраас чимээгүй тахал гэж бас нэрлэдэг байна. За энэ бол олон улсын судалгаагаар цус харвалтын нас орлтын түвшингөөр дэлхийд одоо эхний 10 байранд эсдэг улсын жагсаасан байна. Энд бол манай орнд 1-р байранд явж байгаа нь харамсалтай байна. За ингээд эрт дэлгэрүүлгийн хувьд бол артерийн гипертензийн эрт дэлгэрүүлгийн зарчим бол ерөнхийдөө та бүснэгтээс харж байна. Халдварт бус архаг өвчний эрт дэлгэрүүлгийн зарчимтай нийцэж байгаа. Тухайлбал тухайн эмгэг нь эрүүл мэндийн тулгымцсан асуудал байх гэдэг бол артерийн гипертенз бол энэ тулгымцсан асуудлын яах аргагүй нэг нь. Зүрх судасны атоцроос өвчний 4 гол эрсдэл хүчин зүйлийн нэг нь. За шинж тэмдэггүйд нь эрт дэлгэрүүлэг урсан зэрэглэх боломжтой. За энэ бол артерийн гипертензд бас боломжтой. За нас орлтыг бууруулах чиглэгдсэн зөвшөөрөгдсөн эмчилгээний аргатай байх гэж 3 дахь зарчим. Тэгэхээр энэ бол артерийн даралт бууруулах эмийн болон эмийн бус эмчилгээ нь бол нас орлтыг бууруулахад үр дүнтэй гэдэг нь бол нотлогдсон байгаа. За 4 дахь зарчим бол эрт дэлгэрүүлэх сорил тодорхой байх гэж байгаа. За энд эрт дэлгэрүүлэх нь бол их энгийн бодит үзлэгээр артерийн даралтыг зөв хэмжиж эрт дэлгэрүүлэх боломжтой. За 5 дахь зарчим нь бол дэлгэрүүлэх сорил нь өвдөх багтаа аюулгүй байх гэж байгаа. За энэ зарчимд бол бас артерийн гипертензийн одоо эрт дэлгэрүүлэг бол нийцэж байгаа. За артерийн гипертензийн эрт дэлгэрүүлгийг яаж хийх вэ? Хаана хийх вэ гэдэг асуудал байна. Тэгэхээр хаана хийх вэ гэхээр эрүүл мэндийн анхан шатнд болон давлгаа тусламж үйлчлэгээ бүрд эрт дэлгэрүүлгийн зохион байгуулнаа. За хэн хамрагдах вэ бол насан турш буюу 18-аас дээш насны бүх хүмүүс хамрагдана. За хаана хамрагдаж болно гэхээр бид нар хизээ хамрагдаж болох вэ гэхээр цэрэгт явах, сургууль дисэх, одоо жолооны өмнөлтийг жолооны одоо эрүүл мэндийн үзлэгт орох, ажилд орох, урьдчилан сэргийлэх үзлэг, жирэмсийн хяналт гэх мэтлэн одоо ийм үед бол бид нар даралтын заавал үзнэ. За хэрхэн эрт дэлгэрүүлэх вэ гэвэл артерийн даралтыг зөв хэмжинэ. Тийм учраас эрт дэлгэрүүлэхэд артерийн даралтыг зөв хэмжих нь маш чухал юм аа. За энэ артерийн даралтыг зөв хэмжихийн тухай бол лекцэн тустай байгаа учраас ингээд энийг алгасан. За одоо яаж эрт дэлгэрүүлэх аргачлал. За олон улсын төвшин зөвшөөрөгдсөн бол ерөөтөө асуулгын болон үзлэгийн аргаар эрт дэлгэрүүлнэ гэж байгаа. За асуулт нь бол стандарт асуулт байгаа. Энэ юу вэ гэвэл таны цусны даралт хэвийн хэмжээнээс их байна гэж хизээ нэгэн цагт эмч гэж байгаа шүү. Жирийн хүн биш эмч эмнэлгийн ажилтан хэлжсэн үү гэж эмч асуухад өрсөлдөж үгүй гэж хариулсан бол эмнэлгийн ажилтан даралтаа хэмжихэд 130-80 буюу түүнээс их байх юм бол артерийн гипертензийг анх удаа буюу эрт дэлгэрүүлсэн гэдэг тооцох нэ. За тэгэхээр бид нар эрт дэлгэрүүлэхийн тулд заавал нэг асуулт асуух нь байна тийм. За энэ эрт дэлгэрүүлгийн хадгаар хитэн бол үндэсний насан турш артерийн гипертензийн өдөртөмжөнд байдаг. За энэ бол хэрвээ эмнэлгийн нөхцөл 130-80-аас дээш байх юм бол бид нар бас гэрийн нөхцөлд ямар вэ гэдгийг шалгах нь. Эмнэлгийн нөхцөл хэвэн байх юм бол гэрийн нөхцөлд ямар вэ гэж шалгах нь. Гэрийн нөхцөл шалгахын тулд бид нар тухайн хүн 7 хоногийн турш тэмдэглэл хөтлөнө. Эсвэл 24 цагийн
даралтны одоо хянах шинжилгээ хийж тодруулах нь байна. За эрт илрүүлсний дараа яах вэ гэсэн асуулт бас байна. Тэгэхээр мэдээж бид нар нэг удаа даралт үзчихээ та одоо артерийн даралт гэсэн хүчтэй байна гэж хэлж болохгүй тийм учраас бид нар дахин ирж хянаж дахин үзүүлэхийг бол зөвлөнө. Өөрөөр 3-аас доош үзчихээж бид нар одоо энэ оншиг тавина тийм. За нэгэнд бид нар артерийн гипотенц гэж онш тавьсан бол бид нар төвшингийн зэргийн тогтоно. Тэгэхээр өнөө үед бол ерөөсөө хоёрхан зэрэг тувааж байгаа төвшингээр нь тийм 130-аас 139 80-аас 89 бол нэгдүгээр зэрэг, тэгээд 140-тэй тэнцүү бөө түүнээс их хам хоёрдугаар зэрэг. За эртэлүүлгийн дараа заавал бидний хийх ёстой юм бол зүрх судасны эрсдлийн зэргийг үнэлнэ. За энэ эрсдлийн зэргийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын болон олон улсын гипотенцийн нийгмээс гаргасан хүснэгтийг ашиглаж гинэ. За энэ хүснэгтийн тухай бид нэр өнөөдрийн одоо юу үдээс өмнөх хичээл дээр ярьчихсан байгаа тийм. За тэгээд шаардлагатай бид нар нэмэлт шинжилгээ хийн. За хамгийн түрүүнд бид нар шээсний шинжилгээ, зүрхний цахилгаан амжилтлаг нүдний үг хав. За тэгээд эмийн бус олон эмийн эмчилгээ эхлүүлэх талаар зөвлөгөө өгнө байна. За энэ бол хүснэгт байна. Нэг өдөр бол түрүүнд нь ярьчихсан тийм. Бид нар чихрийн шижингүү тохиолдлын хүснэгт байгаа. За тэгээд одоо жишээлбэл одоо энэ за эмэгтэй хүн гэж бодъё. Тамхи татцдаггүй. За жишээлбэл одоо юу? За холестерол нь 6, за энэ хүн 60 настай бай тий. Даралт нь 140 тамхи татдаг бай. За тийм хэм бол энд бол ногоон байна тий. Тэгэхээр ногоон байна гэдэг маань эрсэл 10 жилийн одоо эрсэл нь 10%-аас бага буюу бага байна. За шар нь болохоор 20-оос 10-аас 20 хүртэл дунд зэргийн эрсэл. За тэгээд 20-оос 29 бол өндөр эрсэл, 30-аас дээш хүн бол маш өндөр эрсэл гэж үнэлнэ. За ингээд артерийн гипертензийг эрт илрүүлснээрээ бид нар ямар ач холбогдолтой юм бол нэгдүгээр бид нар эрт илрүүлснээрээ эмчийн хяналтанд авах эмчилгээг эрт эхлэх нөхцөлийг бүрдүүлнэ. За хоёрдугаар бид нар эрсдлийн менежмент хийх боломжийг олж авна. Гуравдугаар бид нар артерийн гипертензийг хүндрэлээс нь урьдчилан сэргийлнэ. За тэгээд хамгийн сүүлд энэ эрт илрүүлгийн арга нь өөрөө хүндрэл болон нас оролтыг бууруулах хамгийн одоо үр дүнтэй өртөг багтаа арга гэж одоо орчин үед үзэж байгаамаа. За ингээд товчхонд лекцээ дуусгая. Ингээд анхаарал хандуулсанд баярлалаа.